Барилга хот байгуулалтын яамны харьяа Улаанбаатар хотын 7, 14 Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн хорооллын орон сууц дэд бүтцийн төсөл үзүүлж байна. Монгол улсын нийслэл Улаанбаатар хот сая гаруй хүн амтай. 352,812 өрх амьдарч байгаагаас Улаанбаатар хотын хүн амын 58% буюу 205,431 өрх гэр хорооллод амьдарч байна. Ойролцоогоор 3 хүн тутмын 2 нь төвлөрсөн дулаан хангамжинд холбогдоогүй нүүрс түлж ус зөөж амьдарч байгаа гэсэн үг. Монгол улсын их хурлаас баталсан шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилт төлбөрийг хэрэгжүүлэх гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцчлуулах зорилгоор Улаанбаатар хотын 7, 14 дугаар хорооллолд орон сууцны барилга барих 7 дугаар хороолол Монголын үндэсний олон нийтийн радио телевиз орчмын орон сууцны хорооллуудын инженерийн шугам сүлжээний угсралтын ажлыг гүйцэтгэх төслийн ажлыг 2011 оноос эхлэн гүйцэтгэж байна. Монгол улсын засгийн газар бүгд наримт хятад улсын засгийн газар хоорондын хэлэлцээртэй гарын үсэг зурагдсанаар энэ төслийн үйл ажиллагаа амжилттай эхэлсэн юм. Төслийн нийт хөрөнгө оруулалт 117.5 сая Америк доллар. Хоёр улсын засгийн газар хоорондын хэлэлцээрээр хэрэгжиж байгаа энэ төслийн 70.5 сая Америк доллараар орон сууцны барилга бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байна. Төслийн хүрээнд нийт 36 барилга барих ёстойгоос 7 дугаар хороололд 25 орон сууцны барилга, 14 дугаар хороололд 11 орон сууцны барилга байгууламжийг барьж ашиглалтанд оруулах юм. За төслийн өрөөнд Баянзүрх дүүргийн 14 дугаар хороололд 792 хайлын орон сууцны барилга барьж ашиглалтанд оруулсан. Уг барилгын зураг төслийг Каркас зураг компани зурж боловсруулсан. Баянзүрх дүүргийн 14 дугаар хорооллын гэр хороолол голдуу төвлөрсөн Нарантуул захын эргэн тойронд өнгө нэмэн сүндэрлсэн Цагаан Хуаран хотгонд 72 айлын 11 орон сууцны барилга баригдаж гэр хороолд нүүрстүүлэн амьдарч байсан 792 айлыг тохилог орон сууцанд оруулаад байна. Одоо биднээс энэ байранд байж байгаа газар бол одоо 7 дугаар хороол шинээр үүсэж байгаа энэ хороол байгаа. Урд нь бол 3 жилийн өмнө гэр хороол байсан. Одоо бол ингээд орчин үеийн хороол бол бий болсон байж байна. Энэ хороолыг Хангаан хотхон гэж нэрлэж байгаа. Барилга хот байгуулалтын яамны харьяа 714 дугаар хорооллын төслийн нэгжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороололд 1800 айлын орон сууцны барилга ашиглалтанд орохоос өнөөдрийн байдлаар 7A, 7C блокийн 1080 айлын барилга ашиглалтанд орсон байна. 7B блокийн барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 90 орчим хувийн ажлын гүйцэтгэлтэй байна. Орон сууцны барилгын ажлыг ерөнхий гүйцэтгэгчээр бүгд наримт хятад улсын Beijing Construction Engineering Group хязгаарлагдмал хувьцаат компани ажиллаж байна. Монгол улсын засгийн газар болон ард иргэдийн дэмжлэгтэйгээр Хятад Монгол хоёр орны чадварлаг инженерүүд хамтран тус төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Бүгд наримт хятад улсын инженерийн хувьд Монголын том төсөлд Улаанбаатар хотын бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулсандаа баяртай байна. Улаанбаатар хотын 7 дугаар хороолол Монголын үндэсний олон нийтийн радио телевиз орчмын хорооллын гадны инженерийн шугам сүлжээний угсралтын ажлыг 47.5 сая Америк доллараар гүйцэтгэж байна. 7 дугаар хорооллыг орон сууцны зогсолбор хороолол болгохын тулд захилгаан хангамжийн хуваарлах байгууламж, дэд өртөөний барилга байгууламж, төвлөрсөн дулаан хангамжийн гадны шугам сүлжээний угсралт, өргөтгөл, ус дулаан дамжуулах төв, цэвэр бохир усны гадны шугам сүлжээ, холбооны сувагчлалын ажлыг гүйцэтгэж дэд бүтцийг зохицоор нь шийдэж өгсөн. Дулааны шугам сүлжээний хувьд бол одоо Дөлгөө нуурын баруун урд талын уулзуураас энэ 7 дугаар хороололд хүртэл 2.8 км автош шугам сүлжээний угсралтай ажлыг хийж бүтээсэн ба мөн энэ орон сууцны хорооллыг одоо төвлөрсөн дулаан усан гамжаар хангахын тулд 6 ширхэг ус дулаан дамжуулах төвийн барилга угсралтай ажлыг хийж бүтээсэн байгаа. Цэвэр усны шугам сүлжээг бол Бенжин мянган одоо ус сувгийн шугам сүлжээнээс нааш огтлогоо хийж 3.7 км устаас шугам сүлжээний ажлыг хийж гүйцэтгсэн. Бохир ус татан зайлуулах одоо төвийн 21 дугаар коллекторгээд одоо ус сувгийн 25 дугаар коллектороос нийлүүлэх 1.6 км шугам сүлжээний ажлыг хийсэн ба мөн бохир усны одоо 2.3 км шалбар шугам сүлжээний угсралтай ажлыг хийж гүйцэтгээд байж байна. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз орчмын хорооллыг орон сууцны төвлөрсөн дэд бүтцэд холбогдсон хороол болгохын тулд
Цахилгаан хангамжийн хуваарлах байгууламж, дэд өртөөний барилга байгууламж, төвлөрсөн дулаан хангамжийн гадна шугам сүлжээний угсралт, ус дулаан дамжуулах төв, усан сан, цэвэр усны өргөтгөлийн насос станц, цэвэр бохир усны гадна шугам сүлжээ, холбооны сувгчлалын ажлыг гүйцэтгэж, дэд бүтцийг цогцоор нь шийдэхээр ажиллаж байна. Дулааны 1795 урташ метр шугам сүлжээний ажил хийгдгээс одоогийн байдлаар 590 м шугам сүлжээний угсралтай ажил хийж гүйцэтгэсэн. Мөн төвлөрсөн ус дулаан дамжуулах төв нэг ширхэг барихаас бол гисэр сумын ард бол тухайн ус дулаан дамжуулах төвийн барилга байгууламж, тоногдгоромжийн угсралтай ажлыг хийж бүрэн дуусгасан байгаа. Цэвэр усны 4200 м уртаа шугам сүлжээний угсралтай ажил хийхээс газар чөлөөлтийн байдлаас бол цэвэр усны шугам сүлжээний угсралтай ажил бол одоогийн байдлаар бол хийгдээгүй байна. Бохир усны татан зайлуулах 4500 м шугам сүлжээний угсралтай ажил хийгдэхээс бол одоогийн байдлаар нэг 585 уртаас метр шугам сүлжээний угсралтай ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Тасхны усан сангийн энэ дэргэд бол цэвэр усны өргөлтийн насос станц нэгийг барьж энд телевиз хорооллыг усаар хангах энэ 1000 м кубын багтаамжтай 2 усан сан барих ёстой. Түүний барилга угсралтын ажил нь бол одоогоор хийгдсэн байж байна. Газар чөлөөлтөд шалтгаалan шугам сүлжээний угсралтай ажлыг бол хийж гүйцэтгэгээгүй байна. Телевиз орчмын хорооллын инженер шугам сүлжээний ажил удаашраад байгаа нь газар чөлөөлөлт огт хийгдэггүйтэй холбоотой гэнэ. Угсралтын ажлыг гүйцэтгэхийн тулд 374 нэгж талбарыг чөлөөлөх шаардлагатай боловч хуулийн зарим зүйл заалт нь бодит амьдралтай уялдаа муу байгаагаас мөн иргэдийн иргэний үүргийн ухамсарлахгүй байгаа зэрэгээс шалтгаалan газар чөлөөлтийн асуудал үүсээд байгаамаа. Энэ ажлын үндсэндээ ингээд 3 жил гаруй гацчих газар чөлөөлөлтөс. Иргэд бас нийгмийн үүргээ бас ухамсарлах хэрэгтэй. Бүхлөтэн бараг 15,000 хөрх амьдрах энэ хороолт ингээд энэ гадны жилийн шугамыг бас цөөхөн хэдэн айлуудаас болоод ингээд ажил саатах ажил гарч байгаа. Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байрлах Улаанбаатар дэд станцын өргөтгөл, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 7 дугаар хороолол дэд станц, Чингэлтэй дүүргийн 11 дугаар хорооны нутаг дэвсгэрт радио телевиз дэд станцын барилга угсралтын ажлууд бүрэн дуусч ашиглалтанд оруулаад байна. Мөн Улаанбаатар дэд станцаас 7 дугаар хороолол дэд станц, радио телевиз дэд станц хүртэлх цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга, тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг бүрэн дуусгаж ашиглалтанд оруулаад байна. Дэд станц цахилгаан дамжуулах агаарын шугамын угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр бүгд наримт хятад улсын Beijing Construction Engineering Group хязгаарлагдмал хариуцлагатай компани, туслан гүйцэтгэгчээр Монгол улсын ENCC хязгаарлагдмал хариуцлагатай компани, Эрчим инженеринг хязгаарлагдмал хариуцлагатай компаниуд тус ажиллаж байгаа юм. Улаанбаатар дэд станцаас 7 дугаар орол дэд станц хүртэл нийт 14.9 км агаарын шугамтай. 7 дугаар орол дэд станцаас телевиз хүртэл 8.4 км агаарын 110 км агаарын шугамыг ашиглалтанд оруулаад одоо бэлэн болцсон байна. Biz үрдэнг бол 3 байдал харж байгаа. Нэгд бол тодорхой хэмжээний гэр оролт иргэд бол орон сууцнд хамрагдсан. Тодорхой бага хүртэгтэй орон сууц. Хоёр дахь асуудал бол агаарын бохирдол тодорхой хэмжээр буурч байгаа. Гурав дахь том ачааллууд бол иргэд бол өөрснөө нийтлээд хамтдаа орчин үеийн орон сууцыг барьж амьдрах бүрэн болцсон нэгдэж байгаа. Монгол улсын засгийн газар бүгд наримт хятад улсын засгийн газар хоорондын хөнгөлөлтөө зээлийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа уг төслийн хэрэгжилт өнөөдрийн байдлаар 86% байна. 117.5 сая доллараар босч байгаа энэх бүтээн байгуулалтын ажил газар чөлөөлөлттэй холбоотой багахан саатыг давж чадвал 100% гүйцэтгэлээ биелүүлэхэд ойрхон байгаамаа.